Японд очиод хүмүүсийн хэв маяг ямар байна? Тайванд тэр хүмүүсийн хэв маяг ямар байна те? Тэр настай хүмүүсийн амьдралын залуучуудын амьдралын маяг. Зүгээр тэрийг хараад бууж өгсөн. Тэгээ гүйлтийн зам дээр гүйжсэн чинь миний хажуугаар зүгээр л нэг өвөө эмээ хоёр надаас ингээ амар гүйдэг байхгүй. Би бүр гайхна үстэй. Би тэгэхээр 103 кг жинтэй байгаа байхгүй. Чи юу болоод байна? Би ч одоо би яг залуу хүн уу юм биш юм уучлаарай. Тэ? Бид нар бол үнэхээр эрүүл мэндийн тал дээр үнэхээр хоцорсон байт юм байлаа. За намайг Батцээ гэдэг би сэтгүүлч мэргэжилтэй. За тэгээ боловсролын удирдлага, бизнесийн удирдлагаараас суралцсан. За тэгээ тусгаарлалтын өрөөнд буюу одоо хэлийн чандаас эх орондоо ирээд 21 хоногт тусгаарлалтын өрөөнөөс бичсэн тэмдэглэгээд ийм ном бичсэн байж байгаа. Хоног яг ингээ тусгаарлалтын өрөөнд байна гэдэг чинь гарч чадахгүй. А нөгөө талаас дахиж чамд тийм 21 хоног олдох уу гэдэг асуулт байгаа байхгүй. Хин цаад болохгүй. А тэгэхээр энэ бол хамгийн дээд зэрэгээр төвлөрөх боломжгүй алдаж байгаа байхгүй. Энэ Филиппиний тухай, Японы тухай те миний одоо надтай хамт сурж байсан 20 гаруй улсын залуучуудаас би арчлалын тухай янз янзын сэдвээр ярилцсан тэр гоё дурсамжууд те мэдээллүүд байна. Энэ номны хувьд бол 21 өөр сэдв байгаа. Маш сонирхолтой. Японд те Тайванд ингээд гүйлтийн зам дээр нь би дөнгөж 28 сте залуу гүйлтийн зам дээр нь очиж зогсож байхад надаас илүү гоё спортлог 60 настай, 70 настай өвөө эмээ нар биднээс спортлог. Биднээс ирүүл байгаа байхгүй. Тэгээ гүйлтийн зам дээр гүйжсэн чинь миний хажуугаар зүгээр л нэг өвөө эмээ хоёр надаас ингээ амар гүйдэг байхгүй. Би бүр ингээ шоконд орж байгаа. Би тэгэхээр 103 кг жинтэй байгаа байхгүй. Би ч бүр шоконд ороод чи юу болоод байна? Би ч одоо би яг залуу хүн уу юм биш юм уу? Яг өөрөөсөө бүр өөрөө өөртөө бүр юм асуулт нунж байгаа байхгүй. Тэгээ тэндээс хойш баг өдөр болгон 7 хоногийн баг 3-4 өдөр нь гүйдэг болоод сүүлдээ бас өөртөө ихтэй те хүмүүс нэг тойрогдуулдаг болоод ингээд гүйгээд явчих. Тэгэд миний зүгээр тэн дээр ингээд зүгээр л гүйлтийн зам дээр болсон бодол те одоо хамгийн ихний номны эхний өдрийн тэмдэглэл дээр гүйлтийн зам гэж байгаа. Тэгээ тэндээс авсан мэдрэмж өгсөн. Тэгээ өмнө нь бол ингээл эмчнэр хилээл байдаг те энэ тархалттай холбоотой, эрүүл мэндтэй холбоотой зөвгөр бид нар ерөөсөй чихний хажуугаар өнгөрдөг гэсэн юм бэл. Мянган юм сонсоод чихний хажуугаар өнгөрдөг. Тэр настай хүмүүсийн амьдралын юм, залуучуудын амьдралын юм аа. Зүгээр тэрийг хараад бууж өгсөн. Бид нар бол үнэхээр юу ч ойлгодгүй юм байна. Би угаасаа тийм тархан биш шүү дээ. Би гайгүй шүү дээ. Тэ? Би спортлог шүү дээ. Хагас өдөр очиод нэг жоохон 5 км алхахтайгаа би алхахдаг шүү дээ. За уучлаарай. Тэ? Бид нар бол үнэхээр эрүүл мэндийн тал дээр үнэхээр хоцорсон байт юм байлаа. Одоо бүгдээрээ л нэг машин унаал, тэ? Машинаасаа буугаас хандлт дээр суугаал, орой найзуудтайгаа нэг пабд суугаал. Ерөөсөө л энд суугаал явдаг хүмүүс. Өөр ямар ч цаг зав өөрсдөө гаргахгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ ерөөсөө л юу гэдгийг те мэдээж орчин чухал, environment, орчин гэдэг зүйл чухал байгаа шүү дээ, тэ? Гэхдээ эндээс чухал юм ерөөсөө л яг энд л байгаа байхгүй асуудал те. Ерөөсөө л бид нар эцснийхээ хэмжээгээр те спорт хийж явах хэрэгтэй. Эцснийхээ хэмжээр шингээж явах хэрэгтэй. Эцснийхээ хэмжээгээр эрүүл мэндэд анхаарч хэрэгтэй юм байна л л. Тэгээ энэ бол тийм мөнгө шаарддаг юм биш юм билээ. Цэцэрлэг түрээлэн дээр очиод бид нар юм ихэд биднээс 10 сая төгрөг авдаггүй шүү дээ. Эрх чөлөөний тухай гэдэг энэ 15 дахь өдрийн тэмдэглэл байгаа байхгүй. Эрх чөлөөний тухай гэдэг. Энийг би яагаад бичсэн бэ гэхээр энэ яг 20 гаруй орны залуучууд нэг ангид хичээл орж байгаа. Олон улсын маркетинг хичээл гэдэг хичээл ороод. За тэгээд тэн дээр бид нар мэдээж маркетингаа ярина. Дээрээс нь тухайн улсын одоо засаглалын тухай ярьж байгаа байхгүй. Яагаад гэвэл тухайн улсын засаглалыг мэдчихэж нэг олон улсын те үндэстэн намсан компаниуд чи бизнесээ яаж явуулах уу гэдгийг шийддэг стратеги боловсруулдаг штеп. Тэгээд яг тэр хичээл дээр бид нар засаглал ярьсан чинь заа нөгөө коммунист те одоо юу гэдэг нэг намын тогтолцоотой эсвэл арчилсан олон намын тогтолцоотой гэд янз янзын те Франц оюутан өөрийгөө нэг өөрөөр танилцуулаад Америк бол мэдээж эрхчлөөг ингээл те өнөртүүлэл ингээ ярьж байгаа. Тэгээд зарим нь одоо хаантай гэж ярьж байгаа те тэгэхэд бус нь гайхаал те тэгээ Вьетнам одоо те гэдэг ч юм уу ингээд бусад орсууд бол нэг одоо намын секретарч гэдэг юм ингээ ярьдаг. Тэгсэн чинь би Монгол бол 30 намтай те 30 гаруй намтай бид нар арчилсан улсаа гэсэн чинь танах коммунизмоос хол юм а ямар хол юм бэ уулга алдаж байгаа гэсэн юм. Тэгээ яагаад тэгээд би гайхаадгүй яагаад ингэж Монголыг арчилсан ийм эрх чөлөөтэй улс гэхээр гайхаад байгаа юм бэ гэхээр та нар чинь маш том гүрнүүдийн дунд байдаг үстэй те огт мдээгүй юм байна.
зарим нь Вьетнам оюутнаас сууж байгаа. Үгүй чи тэгээд ер нь ингээд Австрийн идэх оролцоотой бай гэж боддгийм үү гэж. Үгүй би айдаг. Бид нар цаалагдахгүй зөндөө байдаг. Гэхдээ бид нар хангалттай зориг байдгүй гэж байгаа. Яагадгүй л арчилсан биш болохоор. Тэгээ тухайн үед би зүгээр юу гэж бодсон юм бэхээр ер нь бид нар ингээд арчлал гэдэг юм муухай гэж яриад байгаа шүү дээ. Арчлал муухай. Гэхдээ яг арчлал муухай юм уу? Аль эсвэл энэ арчлалыг ашиглаад те энэ нийгмийг муухай болгоод байгаа энэ хүмүүс муухай юм уу? Засаглалын тухай маш сонирхолтой. Тэгээд ярьж хахад ямар гоё юм бэ гэдэг те Монголд үнэхээр чи нам байгуулж болох юм уу заая асууж байгаа. Болно шүү дээ. Өө чи нэр дэвшиж болох юм уу заая? Болно шүү дээ. Чи хүсвэл чи өөрсдөө хийж болох юм уу заая? Би болно шүү дээ гэж байгаа юм. Тэгээд тэрийг сонсоод тэр яриаг сонсоод бид нар өөртөө байгаа юм олж харахгүй байгаа. Дараа нь Монгол нэрээр биднэрт ямар олон боломж байгаа юм бэ? Бид нар хэрвээ хичээх юм бол бид нар үнэхээр оролцох юм бол те энэ эрхчлөө байна. Биднэрт арчсан засаглал байна те. Залуучууд л энийг өөрчилж чадна те. Бидэнд хүч байна гэдэг ч юм ингээд. Бүр яг ингээд өөрөө эх орноороо бахархах те. Яг боддоор ингээд ямар нэгэн байдлаар оролцох юм сэтэл бол амар их төрж ирсэн. Улс орон хөгжиж тусан хүмүүс мэдээлэлтэй болно. Хүмүүс мэдээлэлтэй болох юм бол хяналттай болно. Хяналттай болох юм бол те илүү хөгжлийн бидний явж байгаа хүмүүсийн хийж байгаа үйлдэлүүд илүү цэгцтэй болно ч гэдэг юм. Бидний төсөөлөл бол ерөөсөө түүхээр уламжлалаар хүмүүс их мэддэм байна. Энэ бол бодиттой юм байна. Тэгээ бас нэг гоё юм тохиолдсон. Хүн хамтлагийг одоо бид нар мэддэг шүү дээ. Тэгээ хүн хамтлагийн дууг ингээ манай нэг найз дуулцсан. Явж идэгэн. Индонез залуу тий. Бас нэг залуу жавхлангийн дууг хүртэл ингээ мэдчихэж байгаа байхгүй тий. Тэгээд зүгээр одоо шинэ хүн хамтлагч гэсэн айгүй гоё юм брэнд болж байгаа юм байна. Хүн хамтлагаар дамжуулж хаав байсан тэнд тий. Бүр одоо 260 сая хүн хамтаа тэр улсын жирийн нэг юм залуу хүртэл хүн хамтлагийг сонсцсон явж байгаа нь гоё санагдсан тий. Тэгээд уламжлал гэдгээр нь уламжлалт одоо түүх соёлоор нь хүмүүс таньж байна. Одоо мэдээж илүү залуучууд маань хөгжиж байна тий. Маш олон гоё стартап бизнесүүд дэлхий рүү гарч байна тий. Тэгээд илүү өөр олон зүйлүүдээр бид нэр танигдах юм боломжууд бий болох байх гэж найдаж шүү дээ. Одоо яг энэ ном биш тий. Тусгаарлалтын өрөөс бичсэн тэмдэглэгээд тэгээд арталтанд би бичсэн байна. COVID-19 цар тахлын улмаас дэлхийд даяар хөл хорой тогтов. Энэ үеэр озоны давхарг нь хөгдөж, агаарын бохирдол буурч, хог хаягдал багасв. Хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, хоорондын шууд харилцаанаас татгалзаж, хувь хүнд өөртөө зарцуулах цаг нэмэгдэв. Зохиол Чилийн чандаас эх орондоо ирж, тусгаарлагдсан өдрүүдэд хувь хүний хөгжилд зориулан энэхүү номыг бүтээгээд энэ номныхаа арталтанд би ингэж бичсэн. Энэ залуу 21 хоног хөл хоройг үр бүтээлтэй өнгөрөөсөн бол би энэ 14 хоногийн үр бүтээлтэй өнгөрөх юмсан гэж өөрөөсөө асуугаасаа тий. Тэгэх юм бол яг энэ номны зорилго хэлэх гэдэг. Миний хувьд бол яг үнэхээр хүмүүс дэлхийг хүссэн зөндөө олон санаанууд байна. Хэлхийг хүссэн тий, үзэж харсан ч гэдэг юм тодорхой юм гоё хуваалцахыг хүсэж байгаа зүйлсүүд байна. Тэгээ мэдээж нэвтрүүлгийн цаг бага болохоор бүгдийг ярих боломжгүй. Тэгэхээр та бүхэн яг энэ тусгаарлалтын өрөөнөөс бичсэн тэмдэглэгээд энэ ном дээр байгаа энэ 21 сэдвийг уншаарай тий. Энэ алга дарам энэ номноос асар их гоё мэдээллүүд, энергийг авна гэж би найдаж байна. Тэгээд намайг нэвтрүүлэгтээ орж орсоос нь баярлалаа.